хүмүүсийг ханга халамжлаад амар гоё тийм tribal гэдэг нь юу вэ гэвэл орчин үед одоо tribal гэдэг юм айгу дэлгэрээд байгаа юм. Дэлгэхээс аргагүй болоод байгаа юм. Яг л тарих амар бачуураа сэтгэл бачуурж байгаа учраас гэмсэлэх гад хөө гэд ингээд гадагшлуулах гад тэ tribal гэдэг амьтналаг чанар руугаа орж байгаа. Амьтналаг чанар бол маш үзэсгэлэнтэй байдаг билээ. Зарим хүмүүс амьтналаг чанарыг айгу үүсгдэг. Тэгээд би бас үүсгдэг байсан. Амьтналаг чанарыг яагаад үүсгэсэн бэ гэвэл амьтан бол идэл ээждэг юм залхуу гэдэг айгу муугаар нь бодсон байсан. Амьтан болохоор амар хүчрэхэг тийм дайчин юм билээ. Тэр гэхдээ тэр чигтэн ингээд амьтналаг болохгүй. Яг тэрийг ингээд айгу орчин үетэй хольж хослуулж явах хэрэгтэй юм билээ. Тэгээ тэр амьтналыг тэр гоё энерги бүжиг болгож гаргаад дандаа урлаг болгож гаргаад тэгээ бас ингээд seeking хийгээд хараа мараа ингээд амьтналыг чанарлаар хараа сайжирдаг. Өөрийнхөө биеийг удирдах боломжтой болдог. Өөрийнхөө биеийг удирдахаар чи миний бие хүчрэхэг учраас энэ тэнд юм амжилт бий болох